Орос Монголын төгөл замын тээврийн ачаа учирсан хэмжээг 100 сая тонн болгож ийм бид хамтран ажиллаж боломжтой гэдгийг бодоод 2016 оны 3 улсын дэлгүүр нарийн уулзалтанд ороод хэлсэн юм. Ирийн манай улс бол яг гэвэл Орос гэлтийн хооронд олон жил Аз Европын орон зайд олон зуун жил, орон мянган жил бол орчин тогтнож бие биетэйгээ харилцаж ирсэн ийм удаан жилийн түүхтэй бүх талаар бол харилцаж байсан. Тэгэхээр энэ гурван улсын хувьд бол эдийн засгийн хувьд давуу тал талуудыг бас дутагдaltaй талуудыг энэ үднээс юу вэ гэвэл биеийнхээ давуу тал талуудыг нэгтгэхэд за төвөгтэй талуудын бол бие биеэ нөхөх замаар бол даван туулах үднээс эдийн засгийн ийм тогтолцоог боловсруулж энэ бол эдийн засгийн коридор гэдэг нэрийн доор бол үйл ажиллагаа болон хэрэгжиж эхлэх энэ үеийн шатанда ороод явагдаж байгаа. Тэгээд үүний их үндсийн бол юу вэ гэвэл та нар хэлж байгаа 2013 онд ятад бол анх зам бүсгсэн төслүүдийг шүүж энэ бол 2 жилийн дараа бас нийтдээ 6 коридор бол задраад энэ дотор бол яг энэ Монгол хятад Оросын ол коридор бол тусгай очоо юм аа. Тэгэхээр манай улс бол юу вэ гэвэл далаагаас аслагдсан далаачууд гарцтай учраас энэ хоёр орныхаа нутгийн дэвсгэрээр дамжиж өөрийнхөө энэ экспортын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх ийм боломжтой учраас энэ эдийн засгийн коридор бол Монголын хувьд бол маш чухал ач холбогдолтой ийм зүйлээ. За нөгөө талаас Монголын Орос Монголын төгөл замын тээврийн ачаа учирсан хэмжээг 100 сая тонн болгож ийм бид хамтран ажиллаж боломжтой гэдгийг бодоод 2016 оны 3 улсын дэлгүүр нарийн уулзалтанд ороод хэлсэн юм. Энэ үдээс аваад үзэх юм бол юу вэ гэвэл Монголын энэ тээврийн ачаа учирсан хэмжээ улам ихсэх хамтдагтайгаас гадна одоогийн манай тээврийн тамир замын тээвэр гол үйлдэлтэй манайх бол 5 төрлийн тээвэр байсан. Тамир зам, ат зам, агрын тээвэр, усан зам, хоолойн тээвэр гэсэн ийм 5 төрөл байдаг. Тэгсэн энэний дотроос хамгийн тэнд нь бол тамир зам. Орос гэлтийн тамир замтай харьцуулахад ашигт ажиллагааны хэмжээнд бол доогуур байна. Тэгэхээр энийг шинжлэх, өргөжүүлэх энэ асуудал бол бас чухал юм аа. Төвийн коридор гэх юм бол яг Европ Азийг холбосон Монголын төвөр замын асуудал байна. Тэгэхээр энэ төвөр замаар яг саяын энэ ачаа удирдахад илүү олон улсын тарамжийн байдлаар явуулах юм боломжтой. Зарим судлаачид юу гэж үзэж байна гэвэл Путины хэлж байсан энэ 100 сая тонныг бол тэрвээ бид хэрэгжүүлчих юм бол оюу толгоогоос орох орлоготой тэнцэх хэмжээний тийм ашиг орлогыг бол олж болох юм а гэсэн ийм санаа байгаа. Ягаад гэвэл төв коридороор бид очиад тэмцээнд хичнээн хоног бол бүлээгдэж хичнээн ачаа ингэж тэнд хадгалагдаж байна. Та бүхэн бол мэдэж байгаа. Ийм учраас бол яг гэвэл эрийн зүүн тийшээ ингэж хандах юм бол нэг өстой сайн шандаас чөө болсон. За ингэж хуучин ирээн цав гэж та нар бол мэдгүй байхаа 2 дугаар дайны үед төрсэн тамир замын ашигт багтаа энэ хэсэгч байгаа. Энэтэй ингээд цаашаа болоод энэ нөмрөг бичгтийн чиглэлийн тамир замыг бол бид ашиглалтанд тавиад оруулах юм бол зүүн талд бол эдийн засгийн том элдвүүд бол явагдаж байгаа. Энэ бол яг гэвэл хамгийн наад захын хэллэг ихтэй бол Чита, Човалсан, Аршант. Энэ бол эдийн засгийн том элдвэлт аюул жуулчлалын үйл ажиллагаа энэ бол олон улсын судалгаа бидний судалгаанаас хүлээн тодорхой харагдаж байна. Үүнээс гадна хэрвээ энэ замаар ингээд цаашаа Оросын байгаль амрын төмөр замтай холбогдох ийм өрн боломжтой байгаад энэ чиглэлийг ингээд ажиглаад үсэх юм бол юу байна вэ гэвэл их түмэн санаачлага гэсэн зүүн Хорт Азийн том төсөл бол энд хэрэгжиж байгаа.
зүүн хойд Азийн. За зүүн хойд Ази гэх юм бол Орос, Монгол, Хятад, Солонгос, Япон энэ улсууд ордог өгөөд энэ зүүн хойд Азийн энэ их санаачлах төсөл бол их том төсөл дотор бол 5-6 эдийн засгийн том төсөл тээврийн бичгийн дэд төсөл явагдаж байгаа. Энэтэй ингэж холбогдсноор бид яах вэ гэвэл өөрийнхөө ачааг бол одоо зүүн байгаа Хятадын 2 порт, Оросын 3 порт, хойд Солонгосын болоод 1 портоор дамжуулж баруун тийшээ ингэж юм зүүн далайтай холбогдож эрэлт хэрэгцээ ихтэй энэ улсуудад нийлүүлэх боломж улам цаашаа арах ийм хандлагатай боломжтой гэж бид үзэж байгаа юм.